За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын шүүгчдийн холбооноос эрхлэн бэлтгэдэг ярьж буй хууль нэвтрүүлгийн ээлжид дугаарын зочин шүүгчээр нийслэлдэх захиргааны хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч Адьяа Сүрэн оролцож байна. За зочин оролцогчоор төрийн албаны зөвлөлийн гишүүн Баатар Сайхан Миневи оролцож байна. Баатрын Адьяа Сүрэн 2000 онд Түшээ хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлэр төгссөн. 2005 онд Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуульд хууль зүйн магистрийн зэрэг хамгаалсан. 2000-аас 2004 онд Баян-Хонгор аймгийн засаг даргын тамгын газрын хууль зүйн хэлтэст кодификаторч, хуулийн зөвлөх. 2004-өөс 2013 онд Баян-Хонгор аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч. 2013 оноос одоо хүртэл нийслэлдэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсон ажиллаж байна. За төрийн албан хаагчдын одоо хөдөлмөрлөх хэрэгтэй холбоотой 1995 оноос эхлээд төрийн албаны хууль бий дааж гараад тэднийг ажил томилох, чөлөөлөх, цалин хөлсийг нь олгох, урамшуулах гэд олон зохицуултууд явж байгаа. За энэтэй холбоотойгоор төрийн албан хаагчдын бас ажиллах эрх зөрчигдөх юм а тодорхой хугацаанд. Тэгээд одоо эрхэн зөрчигдсөн төрийн албан хаагчид нь зарим нь захиргааны хэргийн шүүгт хандаад, зарим нь иргэний хэргийн шүүгт хандаад ингэж ах юм а. Энэ талаар одоо та бүхэн бас тодруулж үзэгчдэд хэлж өгнө үү гэж. Ямар тохиолдолд иргэний хэргийн шүүгт хандаад байгаа юм, ямар тохиолдолд захиргааны хэргийн шүүгт хандаад байгаа юм, бас энэ ялгааг нь тэр болгон төрийн албан хаагчид зарим нь ойлгохгүй, иргэдч бас ойлгохгүй гэдэг. За энэ хэргийн хариаллын асуудал. Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүх ямар хэрэг маргааныг хүлээн авч шийдвэрлэдгийг, иргэний хэргийн шүүх ямар хэрэг маргааныг хүлээн авч шийдвэрлэдгийг энэ талаар зохицуулт ярих ёстой. За төрийн жинхэнэ албан хаагч буюу төрийн захиргааны за мөн төрийн тусгай албан хаагчд гэж байдаг тийм ээ, төрийн жинхэнэ албан хаагчд маань хөдөлмөрлөх эрх. За түүнтэй холбоотой зөрчигдсөн эрх хууль ёсны ашиг сонирхол хамгаалуулахаар гаргаж байгаа нэхэмжлэл бол захиргааны хэргийн шүүхийн хариал. Өөрөөр хэлбэл захиргааны хэрэг шүүхэд хян шийдвэрлэх тухай хуулийн хэргийн хариал гэдэг ойлголтод хамаарч байгаа энэ ойлголт. Яг хав тайлбарлал нийтийн эрх зүйн маргаан, хувийн эрх зүйн маргаанаар салгаж энэ шүүхүүд аваад байгаа гэсэн үг. Төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагч нар тодорхой тушаал шийдвэрээр томилогддог, сонгогддог, одоо юу гэдэг сонгон шалгаруулалтанд ороод томилогддог ийм албан тушаалтнууд учраас энэ нийтийн эрх зүйн хүрээнд үйл ажиллагаа яваад байдаг. За төрийн үйлчлэгээний албан хаагчд байж болно тийм ээ. Тэгэхээр төрийн үйлчлэгээний албан хаагчд бол иргэний шүүхэд хэрэг маргаанаа шийдвэрлүүлээд байгаа шүү дээ тийм ээ. Энэ яагаад иргэний шүүхэд ингэ тусдаа адилхан төрийн албан хаагч мөртлөө иргэний эргийн шүүхэд хэрэг маргаанаа шийдвэрлээд эрхээ хамгаалуулаад байгаа юм бэ гэхээр төрийн үйлчлэгээний албан хаагчд бол хөдөлмөрийн гэрээн дээр буюу харьцангуй хоёр талын ажил олгогч ажилтны хоорондоо тохиролцож хийж байгаа энэ гэрээний үндсээр үүсэж байгаа харилцаа учраас гэрээ контрактын үндсэн дээр үүсэж байгаа харилцаа учраас энэ бол хувийн эрх зүй харилцаанд хамаараад иргэний шүүхээр шийдвэрлүүлээд байгаа. За энэс гадна бас төрийн улс төрийн албан хаагчд гэж байдаг албан тушаалтнууд байгаа. Энэ албан тушаалтнууд бол сонгогддог сонгуулийн үндсэн дээр эсвэл сонгуулийн үндсэн дээр томилогдсон албан тушаалтнаас томилогддог. Өөрөөр хэлбэл бүх шатны засаг дарга нар, иргэдийн хурлын дарга нар байна. Иргэдийн хурлын нарийн бичигч гэдэг юм уу. Ийм байдлаар улс төрийн албан тушаалтнууд бол бас энэ манай захиргааны хэргийн шүүхийн хариаллын маргаанаа захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэх боломжгүй хувийн эрх зүйн маргаан руу ороод гэрэгний шүүхээр асуудлаа шийдвэрлээд явдаг ийм ялгаатай хэргийн хариаллын маргаан байна. За баярлалаа. Ерөнхийдөө ер нь базаад ингээд тайлбарлах юм бол төрийн жинхэнэ албан хаагч буюу төрийн захиргааны албан хаагч, төрийн тусгай албан хаагч, тангараг өргөдөг албан хаагч гэж бас тайлбарлаж болно. Энэ албан хаагчд бол захиргааны хэргийн шүүхээр хандаж байдаг. За сонгогддог буюу одоо томилогддог албан тушаалтан буюу бүх шатны улс төрийн албан тушаалтнууд төрийн үйлчлэгээний албан хаагчд бол хөдөлмөрийн гэрээгээр явдаг учраас гэрээ контрактаар явдаг учраас иргэний хэргийн шүүхээр явж болох нэ гэдэг юм. За баярлалаа танд. Дараагийн асуултаа би бас танд тавья гэж бодож байна. Энэ төрийн албаны зөвлөлөөс гомдол маргааныг нэлээд одоо шийдвэрлээд байдаг юм а. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд гээд. Тэгээ гаргасан шийдвэрийг нь хоёр талын аль нэг тал нь одоо эс зөвшөөрөөд шүүхэд нэхэмжил гаргаад байдаг. Энэ талтай холбоотой зүйлийг бас та тайлбарлах уу? Нухацтай хариулах асуулт байна. Энэ төрийн албаны зөвлөлөөс ер нь урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагддаг. Төрийн албаны зөвлөлийн шийдвэр өөрөө эцсийн шийдвэр боловч эрхэн зөрчигдсөн төрийн албан хаагч одоо юу гэдэг ямар нэгэн тэр этгээдийн хувьд төрийн албаны
зөвлөл бол гомдлын шийдвэрлээд шүүхийн өмнөх шатанд эцсийн шийдвэр гаргаад байгаа. Энэ шийдвэр. Тэгэхээр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа маань өөрөө захиргааны иргэн шүүхийн харьяаллын шийдвэрлэх асуудал мөн үү гэвэл биш, тийм ээ? Биш. Захиргааны акт биш гэсэн үг. Өөрөөр хэлбэл шүүхийн өмнөх шатанд уг маргааныг шийдвэрлээд гарч байгаа шийдвэр. За энэ шийдвэрийг бол эрхэн зөрчигдсөн төрийн албан хаагч бол дээд шатныхан захиргааны байгууллага албан тушаалтанд эсвэл маргааныг эцлэн шийдвэрлэдэг зөвлөл комист гаргаж шийдвэрлэдэг ийм зохицуулт байгаа шүү дээ Монгол улсын хувьд. Жишээлбэл одоо ажлаас халагдсан албан хаагч бол дээд шатныхан даргад ханддаг юм. Эсвэл дээд шатны дарга байхгүй бол төрийн албаны зөвлөлтөд хандна. Татврын маргаан дээр гэхэд одоо татврын маргаан таслах зөвлөлөөр шийдвэрлжээж шүүхээр маргаанаа шийдвэрлэх ийм зохицуулттай. Энэ бол ер нь бол процессын үе шат учраас энэ үе шатны дагуу гарсан тэр маргаан шийдвэрлэх зөвлөл комиссийн тусгай үүрэгтэй чиг үүрэгтэй маргаан шийдвэрлэх байгууллагын үйл ажиллагаатай бол ер нь бол зарчмын хувьд шүүхэд маргах ёсгүй байдаг. Тэгэхээр яг хуу амьдрал дээр гэдэг юм уу хуулийн зохицуултын хүрээнд бас өөр байх шиг байгаа юм л да. Захиргааны хэрэг шүүхэд хян шийдвэрлэх тухай хуулиар болохоор зэрэг шүүхийн шийдвэр ер нь бол шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байна. Гэтэл төрийн албаны тухай хуулийн дээр болохоор зэрэг төрийн албаны зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд одоо маргааныг хян шийдвэрлэн төрийн албан хаагчийн эрхэн зөрчигдүүл тэр маргаанаа шийдвэрлснээр тогтоолоор баталгаажуулна. Гарсан одоо тогтоолыг аль нэг тал нь эс зөвшөөрөөд шүүхэд нэхэмжил гаргаад байгаа л асуудал байгаа. Тэгэхээр зэрэг одоо шүүхийн тухай хууль төрийн албаны тухай хуулийн зохицуултаар явж байна л гэж ойлгож байгаа. За яг таны асууж байгаа асуулт өнөөдөр бас шүүхэд практикт нэлээд тулгарч байгаа асуудал байна. Одоо таны санаа бол аль нэг тал нь гэдэг шүү дээ. Уг нь бол эрхэн зөрчигдсөн этгээд төрийн албаны зөвлөлөөр маргаанаа шийдвэрлүүлээд эс зөвшөөрөл миний эрхийг хангаж өгсөнгүй эсвэл миний эрх зүйн байдлыг дээрдүүлсэнгүй гэдэг юм уу. Энэ байдлаар бол хандах эрх нь мэдээж нээлттэй тийм. За тэгтэл нөгөө талд тэр албан хаагчийн эрхийг сэргээгээд за энэ тухайлбал энэ төрийн албан хаагчийг энэ албан тушаалд томилох ёстой юм байна ч гэдэг юм уу. Төрийн албаны зөвлөл эцэслэн шийдвэрлчихэд байхад нөгөө талдаа төрийн захиргааны байгууллагаас танаа энэ шийдвэрийг биелүүлэхгүйгээр барахгүй энэ шийдвэртээ маргаж шүүхэд орж ирээд байгаа. Энэ тохиолдлыг та бас илүү төлөв асуугаад байгаа шиг байна тийм ээ. Төрийн албаны тухай хуулийн 76-гийн 3 заасан зохицуултын дагуу төрийн албаны зөвлөлийн тогтоолыг эс зөвшөөрсөн тал нь шүүхэд хандж болно гэдэг зохицуултын дагуу ингэж орж ирж байгаа. Төрийн захиргааны байгууллагууд өөрсдөө нэхэмжлэгч болоод танаа шийдвэртээ маргаад тийм. Тэгэхээр төрийн албаны тухай хуулийн 76-гийн 3 сая та тодруулаад асуугаад байна. Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал нь уг шийдвэрийг мэдгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжил гаргана гэж хуульчилчихсан. Ийм байгаа учраас л одоо зөвлөлийн гаргасан шийдвэрийн дараагаар шүүхэд хандаад байгаа л гэж ойлгож байгаа. Ер нь бол өмнөх ярьсан урьдчилан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой ярил төрийн албаны зөвлөлийн гарсан шийдвэртээ төрийн захиргааны байгууллага маргах ямар ч боломжгүй юм шиг тийм ээ. Түнчлэн төрийн албаны тухай хуулийн 65-ийн 6 зааснаар төрийн албаны зөвлөлийн шийдвэр эцсийн байна. Тэрийг бол заавал биелүүлнэ гэсэн юм заалтын дагуу бол төрийн захиргааны байгууллагууд төрийн албаны зөвлөлтөө маргах боломжгүй юм шиг юм харагдаж байгаа. Гэтэл төрийн албаны тухай хуулийн 76-гийн 3-т төрийн албаны зөвлөлийн гарсан шийдвэрийг эс зөвшөөрсөн тал нь шүүхэд нэхэмжил гаргаж болно гэд заасан байдаг тийм ээ. Тэгэхээр энэ заалтын дагуу төрийн захиргааны байгууллагууд шүүхэд нэхэмжил гаргаж орж ирж байгаа. За энэ дээр шүүх юуг анхаарах уу гэхээр төрийн захиргааны байгууллагууд төрийн албаны зөвлөлийн шийдвэрээс болоод ямар хууль зас эрхээ хэрэгжүүлэх боломжгүй төрсөн. Нийтийн эрх зүйн ямар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэдэг энэ нөхцөлийг хангасны үндсэн дээр бид нар хэрэг нэхэмжил үүсгэж энэ нэхэмжлэлээр захиргааны эрх үүсгэж шийдвэрлэнэ гэсэн үг. Тэгэхээр одоогийн практикаар бол төрийн захиргааны байгууллагаас гарсан шийдвэртэй холбоотой нэхэмжлүүд нэлээд орж ирж байгаа боловч энэ үндслээр энэ нөхцөл шаардлагыг хангаагүй өөрөөр хэлбэл субъектив эрх зөрчигдсөн байдлаа нотолж чадаагүй энэ байдал тогтоогдохгүй байгаа улмаас төрийн захиргааны байгууллагуудаас гарч байгаа нэхэмжлэлийг бол шүүх хүлээх авахаас татгалзах юм практик нэлээд байгаа. Тэгвэл энэ дээр бас үүсгээд хэрэг нэхэмжил үүсгээд шийдвэрлэгдэж байгаа хэрэг маргаан байхыг үүсэхгүй тийм ээ. За ийм байдалтай байгаа.
За энэтэй холбоотой би танаас бас төрийн албаны зөвлөлийн гишүүний чинь хувьд тодруулахад энэ 76-гийн 3 гэдэг энэ төрийн албаны зөвлөлийн шийдвэртэй аль тал нь тэр төрийн албаны эрх зөрчигдсөн этгээд мөн тэр эрхийн зөрчсөн этгээд аль нь маргах болж байгаа юм бол шүүхээр маргах зохицуулт болцсон юм бол тэр 65-ын 6 заасан төрийн албаны зөвлөлийн шийдвэр эцсийн байна. Шийдвэрийг заавал биелүүлнэ гэдэг энэ зохицуулттай яаж холбогдоод уялдаад байгаа зөрчилдөд байгаа юм эсвэл. За ер нь одоо зарим иргэд гэдэг юм олон нийт төрийн албаагч байгууллагууд бол бас ярьдаг л да энэ асуудлыг. Хуулийнхаа одоо дистраллаар гэдэг юм уншаад явахаар зэрэг 65-ын 6 дээр болохоор төрийн албаны зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргасан шийдвэр нь заавал хэрэгжих ёстой гэж хуульчилсан. Тэгээд арагшаа явж байгаад хуулийн одоо маргаан хянан шийдвэрлэх үйл ажиллагааны зохицуулт буюу тэр заалт хэсэг дээр зүйл дээр яваад очихоор зэрэг гаргасан шийдвэрийг нь 30 хоногийн дотор аль нэг тал нь бол хүлээн авахгүй шүүхэд нэхэмжил гаргах хэрэгтэй гэдэг. Зөрчилтэй юм шиг харагддаг. Гэтэл энэний цаана юу харагддаг вэ гэхээр төрийн албаны зөвлөлөөс хүний нөөцийн бодлоготой холбоотой томилж байгаа, чөлөөлж байгаа, цалин тогтоож байгаа, за магадгүй зэрэгдээ болгож байгаа, төр чөлөөлж байгаа, шилжүүлж байгаа, сэлгэж байгаа энэ асуудалтай холбоотой гарч байгаа шийдвэрүүд заавал хэрэгжих ёстой. Заавал хэрэгжих ёстой. Гэтэл томилох хэрэг хүхий байгууллага байна. Засгийн газарч гэдэг юм уу хамтын удирдлагын шийдвэрээр томилох хэрэг хүхий албан тушаалтнууд байна. Төрийн нарийн бичгийн дарга, тамгын газрын дарга, иргэдийн хурлын нарийн бичгийн даргач гэдэг юм уу одоо төсвийн шууд захирагч ба шүү дээ. Энэ нөхдүүд хуулинд заасан шаардлагын одоо зохицуултаа зөв хэрэгжилж чадахгүй төрийн албаагчийн эрхийн зөрчсөн шийдвэр гаргаж чад тэр гаргасан шийдвэрийг нь төрийн албаны зөвлөл одоо урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шийдээл энийг хэрэгжүүлээч л гэж гаргаад байгаа. Хэрэгжүүлэхгүй болоод ирэхээр л энэ ер нь боломжгүй байна бидний ирэхэд талдж байна гэж шүүхэд нэхэмжил гаргаад байгаа. Ийм одоо үл ойлгохдох гэдэг юм уу? Гүүл одоо ажил үргийн чиг байдлаас болоод гэдэг юм уу? За дээрээс нь ерөнхийдөө нийтлэг явдаг зүйл маань бол хууль тогтоомж эрх зүйн мэдлэг одоо дутмаг байгаа байдлаас болоод энэ маргаантай асуудал үүсээд байдаг л гэж байна. За. Тэгвэл хуулиндаа биш хэрэгжүүлж байгаа албан тушаалтнууд практиктал энэ асуудлууд байна л гэж ойлгох. Төрийн захиргааны байгууллагууд нэхэмжил гаргалаа гэхэд шүүх яах вэ гэхээр хэргийн хариаллаа шалгана тийм ээ нэхэмжлийг хүлээн авах үндсэлтэй мөн гэдгийг шалгана. Тэгэхээр яг над асуудал чинь бас шүүхтэр шалгагдаад нэхэмжлэлээр хэрэг үүсэх боломжгүй юм төсөлөдлөө тогтоогдоод. Тэгэхээр энэгээрээ эцэслэн шийдвэрлэгдээд явах боломжтой юм байна тийм ээ. За би тэгээд одоо танаас дараагийн асуулт тодруулъя гэж бодож байна. Энэ төрийн албаны маргааны төрөл ямар төрлийн маргаан одоо шүүхтэр ихэвчлэн шийдэгдээд байдгийг маргааны тоо хэмжээ ер нь одоо шүүхтэр ихсэж гэнэ үү багасж гэнэ үү гэдэг энэ зүйл дээр бас тодруулга авъя. Төрийн албаны маргаан өөрөө 2004 онд захиргааны эргийн шүүх Монгол улсад анх байгуулагдсан бүгдээрээ мэдж байгаа бид нар тийм ээ. Тэгээ ингэж байгуулагдсанаас хойш байнга маргааны тодорхой хувийг эзэлж ирсэн. Төрийн албаны маргаан дотроо за ажлаас хууль бус чөлөөлсөн байна. Ажилд томилохгүй байна, тийм ээ, хууль бусаар томилохгүй байна. За цахилгаан шийтгэл буруу оногдууллаа. Сонгон шалгаруулалттай холбоотой маргаанууд гэх мэтчлэнгээр за тэтгэврт гарах насан туршаагүй байхад намайг тэтгэврт гаргачлаач гэдэг юм уу? Тийм ээ. Ингээд ер нь олон штэ хөдөлмөрийн төрийн албаагчийн хөдөлмөрлөх хэрэгтэй холбоотой тийм ээ. Энэ бусад хуулиар олгогдсон хэрэгтэй холбоотой олон төрлийн маргаанууд орж ирж байгаа. Төрийн албаны тухай маргаан бол шүүхэд бол ерөнхийдөө бол шүүхийн нийт шийдвэрлэж байгаа хэрэг маргааны 20%-ийг дунджаар 20%-ийг эзэлж яадаг. Тэн дотроо төрийн албанаас үндэслэхгүй ажлаас халлаа. Одоо сүүлийн үед бол сонгон шалгаруулалтаар ажил томилогдохоор төрийн албаны зөвлөлөөс санал хургуулсан боловч тухайн төрийн байгууллага буюу ажил олгогч албан тушаалтан нь тухайн хүнийг томилохгүй байна. Намайг томилохгүй байна. Би сонгон шалгаруулалтаа өгөөд хамгийн нэгдүгürt гараад ирсэн. Тэгтэл намайг томилохгүй ингээд байлгаад байна ч гэдэг юм уу. Эсвэл өөр хүн томилчлаа ч гэдэг юм уу. Ийм маргаанууд бол олон гарч байгаа. Дийлэнх хувийг эзэлдэг байна гэдэг. Би бас энэ дээр зарим зүйлийг тодтоод хэлдэг юм уу гэж бодож байна л да. Манай төрийн албаны зөвлөлд бол нэлийн гомдол маргаан бас ирдэг. Мэдээж энэ өөрчлөн шийдвэрлэх ажиллагааны хүрээнд гээд зөвхөн 23 оноор нь жишээ аваад би нэг баг зэргийн тоо хэлье л да. 479 өргөдөл гомдол ирсэн. За эндээс бол маргаан үүсгээд яг 23 оны төгсгөл дээр бол 46 маргааныг шийдсэн байна. Энэ маргааны дундуур ямар асуудал үүсдэг вэ гэхээр албан бичгээр
одоо хариу өгөө шийдвэрлэгдэж байна. Магадгүй ирсэн маргаан нь одоо маргааны хэрэг үүсгэх хэмжээнд болоогүй байна гэдэг юм уу? Ийм шалтгаануудаар бол явцдаг. Тэгэхээр зэрэг бол манайх бол төрийн албаны зүйл бол төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75-ын 1-д заасан гэсгийн дагуу л одоо төрийн албаны зөвлөлийн даргын шийдвэрээр түрүүн та ярьжсэн маргаан хянан шалгах комисс байгуулагдаад ингээд ажиллаад энэхүү маргааныг шийдвэрлэж явдаг. Тэгэхээр энэ маргаан дотор яг л таны ярьжсэн шиг ажил томилохгүй байх гэдэг юм уу? Үндэслэлгүйгээр одоо албан тушаал бууруулж яж гэдэг юм уу? Магадгүй одоо үндэслэлгүйгээр цалин хөлсийг нь бууруулцдаг. Зэрэг дэвийг нь олгох ёстой байтал олохгүй байгаад байдаг. За сэлгэж шилжүүлж ажилуулж байна гэд манайх одоо эн чинь сэлгэж шилжүүлэх нь бол төрийн албаны мэдлэгийг одоо тал тийш нь хуваарлж чадвартай албан хаагчийг нөгөө байгууллагад дадлагжуулж ажилуулах чиглэл юм байгаа шүү дээ. Гэтэл манайх одоо шийтгэл олгож байгаа маягаар ингээ явуулцдаг. Энэ болгоноос үүдээд л маргаан гараад байдаг. Ийм зүйлүүд бол бас нэлээд бий. Тэгээ зарим одоо маргаантай холбоотой тоо баримтууд байна л да. 2019 онд шинэ хууль маань эхэлсэн. 1 сарын 1-ээс. Тэгээд тэр онд бол 6 маргаан шийдэжсэн. За 2020 онд 20 маргаан болсон. За 21 онд 90 маргаан болсон. За энэ бол мэдээж сонгуул явсантай холбоотой ч юм уу тэрний дараагийн үйл ажиллагаа байх гэж би тардаг. За 22 онд 63 болоод ингээ 23 онд 46 маргаан шийдсэн байх жишээтэй. Иймэрхүү тоо баримтууд бол байдаг. За дараагийн одоо үйл ажиллагаатай холбоотойгоор бол энэ албан тушаалын одоо юу гэдгийг тодорхойлтын шаардлагыг зөрчөөд хүн томилогдоод байх юм аа. Шаардлага хангацсан би ажилд орох гээд байжээтэл шаардлага хангаагүй хүн томилогдчиход байх юм аа гэл ийм маргаан гардаг л да. Миний эрх зөрчигдлөө гэд. Энэ чиглэлээр одоо шүүхийн практик дээр шүүхт ирж байгаа нэхэмжлэл одоо маргаантай холбоотой юу гэдэг юм бол. Сүүлийн үед энэ маргаа их гарч байгаа. Төрийн албаны зөвлөлөөс төрийн албан хаагчийн ерөнхий шалгалт. За тэгээд тусгай шалгалтыг бас зарлж байгаа. Тэгэхээр энэ сонгон шалгаруулалттай холбоотойгоор маргаа нэлээд ирж байгаа. За мөн тусгай шалгалт зарлах ёсгүй байхад би томилогдох ёстой байтал тусгай шалгалт зарлажлаа ч гэх юм уу. Тэгээд саяны таны хэлжсэн энэ жишээтэй ийм маргаанууд нэлээд гардаг. Тэгэхээр энэ дээр бол төрийн албаны зөвлөлөөс ямар бодлого баримталдгийг ер нь бол төрийн албаны албан хаагчийн ажлын байрны тодорхойлт чинь төрийн албан тушаалтайгаа уялдаатай тогтмол одоо юу гэдэг байнгын шинжтэй одоо шаардлага байх хэрэгтэй үстэй тийм ээ. Тэр ажлын байранд тавигдах шаардлага маань хэн нэгэн хүнд зориулсан биш. Тэр албан тушаалд сонгогдоод томилогдоод орж ирж байгаа хүнд бол байнга л энэ ажлын байрны тодорхойлт одоо ийм чиг үүрэгтэй, ийм шаардлагатай гэдэг юм байж хэвээр тэгтэл шүүхээр ирж байгаа энэ төрлийн хэрэг маргаан дээр бол ажлын байрны тодорхойлт тийм чиг үүрэг өөрчлөгдсөн байна. Намайг томилогдохоос өмнө нэг өөр байсан, томилогдсны дараа өөр байсан ч гэдэг юм уу? Эсвэл энэ томилогдсон намайг томилохгүй байжгаад өөр хүн томилдсон тэр хүнд нь зориулсан байдлаар ингээ шаардлага өөрчилжлөө ч гэдэг юм уу? Ийм нэхэмжлэл маргаанууд нэлээ орж ирдэг. Тэгэхээр төрийн албаны зөвлөл бол энэ ажлын байрны шаардлагыг тодорхой байх, тогтвортой байх, тэр албан тушаалтайгаа уялдаатай одоо хөдөлшгөл байх ийм зүйл гэж бодоод байгаа ш бичиг баримт гэж бодоод байгаа. Энэ тал дээр ямар арга хэмжээ авдаг юм бол. За энд бол бас нэлээ асуудлууд байгаамаа. 2002 оны хуулийн дээр бол ажлын байрны тодорхойлт нэртэй. Ажлын байрны тодорхойлтыг бол томилох эрхгүй байгууллага албан тушаалтан өөрөө баталдаг. Ийм зохицуулттай байсныг энэ ерөөсөн төрийн албан хаагчийг төрийн албыг докторгүй байлгах нэг үндсийн нэг юм байна гэд 19 оны хуулийн дээр бол арай өөрчлөөд байгууллага томилох эрхгүй байгууллага албан тушаалтан бол албан тушаалын тодорхойлтын төслийг боловсруулна. Боловсруулсан төслөө төрийн албаны зөвлөлөөр хянуулна. Төрийн албаны зөвлөл албан тушаал тус бүрээр нь хянаж зөвшөөрөл олгож байгаа. Та энийг баталж болох юм байна гэж. Энэ бол одоо том өөрчлөлтийг авчирж байгаа. Өөрөөр хэлбэл сая яг таны яриад байгаа томилох гэж байгаа нөхөр албан тушаалын тодорхойлтыг томилогдох гэж байгаа хүндээ зориулаад ажилд нь, мэрэгжилд нь, боловсролд нь, туршлагад нь зориулаад өөрчилчдөг байдлыг бол зогсоож чадсан. Харьцангуй гайгүй. Гэхдээ л түрүүний ярьдгаар яг л одоо хууль тогтоомжоо хэрэгжүүлэхгүй нөгөө томилох гэж байгаа нөхөр бол тэрийг заавал өөрчлөх шаардлагатай болоод байдаг. Тэр байтугай төрийн албаны хуулийн 23 дугаар зүйл дээр тухайн байгууллагын чиг үүрэгт хууль тогтоомжоор өөрчлөлт ороогүй бол албан тушаалын тодорхойлтыг өөрчилж болохгүй гэдэг ингээд хориглоод бүр заацсан. Хариуцлагажуулсан. Гэтэл үүнийг зөрчөөл тэгээд тэрнээсээ болоод гомдол маргаан гараад ингээд шүүхэд очиод байгаа. Энэ л
хууль хэрэгжүүлэхгүй байгаатай л холбоотой асуудал гэж ойлгоо. Тэгэхээр танах албан тушаалын тодорхойлолт өөрчлөгдсөнтэй холбоотой албан тушаалтнуудад хариуцлага тооцдог ийм практик байна уу? За яг төрийн албаны зөвлөл бол өөрөө хариуцлага тооцох боломж нь хомс. Ягаад вэ гэхээр томилох эрхгүй албан тушаалт нь л одоо сахилга хариуцлага, ёс зүйн чиглэлийн хариуцлагыг тооцно. Тэгэхээр бид бол зөвлөмж өгж ажилладаг байгаа. Хууль тогтоомжийн ийм зүйл заалтыг одоо хэрэгжүүлж ажиллаарай гэдэг зөвлөмжийг өгөөд аль болохоор одоо шүүхэд маргаа үүсэхгүй, төрийн албаны зөвлөлд урьдчилан шийдвэрлэх хянах чиглэлээр маргаа үүсэхгүй байх талыг л бодож ингэж ажилладаг гэсэн. Тэгэхээр шүүхээр шийдвэрлэгдэж байгаа төрийн албаны хэрэг маргааны хувьд өмнө нь бол за ажлаас чөлөөлөгдсөн гэдэг юм уу, хууль бусаар томилсон байд юм уу, одоо тий хууль бусаар шилжүүлсэн, сэлгэн ажилуулсан, за өөр юу гэдгийг ер нь үндсэн ийм маргаанууд тийм ээ тэтгэврт гарааг байх, тэтгэврт эрт гаргалаач гэдэг юм уу, тэтгэврт тэтгэмжийг буруу тогтоолооч гэдэг юм уу, иймэрхүү маргаанууд явдаг байсан бол сүүлийн үед яг одоо таны хэлж байгаа шиг тэр ажлын байрны тодорхойлолт байна тийм ээ. Төрийн албаны зөвлөлөөс томилох санал хөрвүүлсэн этгээдийг албан тушаалтанд томилохгүй байна гэх мэтчлэнгээ яг ингээд эндээс харж байгаагаар бол төрийн албаны зөвлөл эцлээд шийдээд төрийн захиргааны байгууллагууд дагаж мөрдөд явчихаар ийм зохицуулттай үйл ажиллагаанууд өөрөө шүүхийн маргаан болж орж ирээд байгаа юм. Ингэж л яваад байгаа. Эндээс болж л одоо түрүүний нөгөө та бүхэн яриад байсан төрийн албаны хуулийн 76-гийн 3 гэдэг юм уу 65-ын 6 гэдэг юм уу энэ заалтууд зөрчилтэй юм шиг харагдаад хэрвээ одоо эрх хөхий байгууллага албан тушаалтанд томилгоогоо зөв хийдэг, шалгалтаа ном ёс орн авчдаг, зэрэг дэвийг ном ёс орн олгочдаг ч гэдэг юм уу ажлын байрны албан тушаалын тодорхойлолтын батлагдсны дагуу стандартаараа явуучих юм бол ямар ч маргаангүй байх ёстой юмыг л биелүүлэхгүй, хэрэгжүүлэхгүй, хуульд эдэлж ажиллахгүй байгаагаас шалтгаалаад шүүхэд одоо маргаа үсээд байгаа л гэсэн үг. Дараагийн нэг асуудал бол энэ төрд учирсан хохиролтой холбоотой асуудлууд нэлээд яригдах болсон л доо. 2017 онд энэ төрийн албаны хуулийг шинжилсэн хариулгаар батлаад 19 оны 1 сарын 1-ээс хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор ерөөсөө энэ төрийг хохироочхаад байх юм бол энэ мөнгөний гаргуулъя гэдэг энэ чиглэлийн асуудал одоо шүүхтэр аль хэр очдөг юм бол шийдэгддэг юм бол захиргааны эргийн шүүх бол захиргааны байгууллагын албан тушаалтны шийдвэр хууль бус болох нь тогтоовол түүнээс учирсан хохирлыг гаргуулах боломжтой. Гаргуулдагч тохиолдол практикт байгаа гаргуулж байгаа нэхэмжлэх юм бол хэрвээ нэхэмжлэх юм бол тийм ээ энэ шийдвэрийг хууль бус болохын тогтоолгоё. Дээрээс нь энэ хууль бус шийдвэр болмаас зөрчигдсөн эрхээ сэргийлгий. Тэр нь одоо хохирол байж болно тийм ээ юу гэдгийг ингээд хамттан шийдвэрлэдэг. Таны ярьж байгаа асуудал бол энэ одоо хамттан шийдвэрлсэн тохиолдолд энэ хохирлын асуудлыг төрөөс гаргуулаад ингээд орхичихж байгаа шүү дээ. Шүүхүүд тийм ээ энэ хууль бус шийдвэр болмаас тэр төрийн албаагчийн эрхийг сэргээгээд учирсан хохирлыг төрөөс гаргуулаад орхичихж байгаа. Таны энэ зохицуулалтаар бол тэр 19 оны төрийн албаны тухай хуульд бол бүр тусгайлан буруутай албан тушаалтнаас гэдэг буруу шийдвэр гаргасан албан тушаалтнаас төр өөрөө эргээд нөхөн төлөвлөх ийм зохицуулалттай болцсон байгаа шүү дээ тийм ээ. Буруутай албан тушаалтнаас нэхэмжлэх асуудал бол өөрөө иргэний шүүхээр нэхэмжилж гаргуулах асуудал. Яг үүнтэй холбоотой яг сая та бүхэн ярьж байгаа сэдвийн хүрээнд 2022 оны 7 сард хуулинд өөрчлөлт ороод тэгээд ер нь бол халсан чөлөөлсөн албан тушаал бууруулсан нөгөө эрхийн одоо зөрчсөнтэй холбоотой гомдол маргааны хүрээнд төрд учирсан хохирлыг нөхөн төлөвлөдөг байсан бол бас арай өөр зохицуулалт ороод ирсэн л дээ. Өөр ч явах вэ? Томилсонтой холбоотой ороод бас шаардлага хангахгүй хүнийг мэрэгжлэн тохирохгүй, дуршлаган тохирохгүй, албан тушаалан тохирохгүй магадгүй төрийн албаны шалгалжуулаг өгөөгүй хүнийг тэр томилохгүй итгээд одоо өөрийн дураар томилоод ажилуулчихад ажилуулсан хугацаагийн төрийн албаны зөвлөл гэдэг юм хууль хяналтын байгууллага хянж үзээд тогтоогоод магадгүй 3 сар 6 сар ажилуулсан байж болно шүү дээ. Тийм тохиолдолд тэр хооронд ажилуулсан хугацааны цалин хөлс зардлыг төрд хохирол учруулчихжээ гэд нөхөн төлөвлөдөг болсон. Энэ бол одоо том өвчүүрэг болж байгаа. Энэ чиглэлээр төрийн албаны зөвлөл тусдаа төрийн санд данс нийлэгдсэн төрд учирсан хохирлын нөхөн төлөлтөнд нэлээд анхаарал тавьж ажиллаж байгаа. За яг нэг эсрэг талын гэдэг юм уу одоо байр суурь нь бол яагаад биднийг ингэж байгаа юм бэ? Энэ болохгүй байсан хүнийг би чөлөөлсөн шүү дээ, халсан шүү дээ, албан тушаал бууруулсан шүү дээ гэж ярьдаг. Гэтэл яг одоо үйл ажиллагаан дээр нь хянаад үзэх юм бол өөрсдөө л хууль зөрчөөд төрийн албаагчийг эрхийн зөрчсөн байдаг. Энэ чиглэлийн маргаан бол нэлээд гараад төрд бол бас тодорхой хэмжээний одоо санхүүжилт гэх нь хаашаа төрд учирсан хохирлыг нөхөн төлөвлөж чадж байгаа гэсэн үг тийм ээ. Иргэний шүүхээр нэхэмжилж байна уу? Тэгж байгаа иргэний шүүхээр нэлээд явж байгаа. Тэгээд төрийн албаны зөвлөл дээр бол тодорхой бүр одоо бүртгэл хөтэлдэг
төлөлтийн одоо юу гэдгийг бүртгэлийг захимжуулаад авч байгаа юм зүйлүүд бол нэлээд явж байгаа. Тэгэхдээ хууль бус шийдвэр гэдэг нь бол шүүхэн шийдвэрээр тогтоогдсон байна. Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, шүүхийн шийдвэрээр тогтоогдоод тогтоогдсон зүйл нь шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төрийн албаны зөвлөлд бас бүртгэл болоод ирж байгаа. Үүний дагуу л одоо бид энэ ажиллагааг хийгээд төрийн албаны зөвлөл нь ихэмжил гаргаж байгаа. Төр төвчрсэн хохирлыг төлөвлөхийн тулд ийм үйл ажиллагаанууд явж байна. За ингээд өөр одоо төрийн албан хаагчийн харилцаатай холбоотой шүүхтэр явж яадаг, шүүхэд нэхэмжил гаргаад эрхэн сэргийлэх гээд маргаанаа шийдвэрлэх гэж явж яадаг зүйл дээр нэмж хэлэх зүйл одоо танд юу байгаа бол? Төрийн албаны тухай хуулийн 65-ын 6 их анхаарах хэрэгтэй юм болов. Төрийн албаны зөвлөл эцлэн шийдчихэд байхад тэр асуудалтай маргаж шүүхэд нэхэмжил орж ирж гэн. Монголын шүүгчдийн холбооноос эрхлэн бэлтгэдэг ярьж буй хууль нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үүгээр өндөрлөж байна. Төрийн албан хаагчдад хэрэгтэй мэдээлэл, хуулийн зохицуулалт, тулгымцсан асуудлын чиглэлээр мэдээлэл өгсөн танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. За баярлалаа. Танд бас баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.